Өдрийн мэнд би та бүхэндээ өнөөдөр Atlas TI-9 програмын талаар анхаарчны мэддэхүүнийг өгөх бөгөөд би өөрөө бас дөнгөж саяхан судалж эхэлсэн анхаарчны мэддэхүүнтэй. Гэхдээ монгол хэл дээр яг энэхүү програмын талаар мэдээлэл яхад нэх тексттэй мэдээлэл гарч ирэхгүй байсан болохоор та бүхэндээ анхаарчны мэддэхүүнийг өгөх зорилгоор энэхүү хичээлийг бэлдэж байна. Энэхүү хичээлийг бэлдэж байх явцад ямар нэгэн алдаа гарах юм бол та бүхэн минь комент хэсэгт засаж залгуулж өгөөрэй. За, Atlas TI-9 програм дээр шинэ прожект эхлүүлэхийн тулд New Project сонгоно. Прожект нэр дээрээ төслийнхөө нэрийг өгнө. За, би энэ дээр ярилцлага боловсруулах гэдэг өгчээ. За, тэгээ комент хэсэгт нь энэхүү төслийнхөө ерөнхий агуулгыг бас бичээд өгчвөл зүгээр. За, тэгээд энэхүү програм маань зөвхөн документ файлыг боловсруулахгүй, харин зураг, документ, бичлэг, аудио гэх зэрэг бүх файлыг боловсруулах боломжтойгоор давуу талтай. За, одоо би энэ документ add document гэж оруулаад өгчихлөө. За, эндээс одоо ингээ харцгаая. За, би 5 оролцогчийн документ ярилцлагыг ингээд шивсэн байгаа энэхүү файлыг шууд ингээд Word-оос ингээд татаа оруулчихсан. За, мөн энэ дээр зурган файл байна. Энэ зурган файл дээр бас боловсруулалт хийх боломжтой. За, энэ дээр бичлэг байна. Бичлэгэн дээр бас ингээд ямар нэг ингээд шууд дата хийгээд өгөгдөл хийх боломжтой. За, мөн аудио файл байна. Гэх мэтээр бүх төрлийн файл дээр боловсруулалт хийх боломжтой байгаа энэхүү програм байна. За, одоо хамгийн ихэнд би та бүхэнд энэхүү програм дээр код үүсгэхийг хэлж өгье. Тэгэхээр код гэж юу вэ? Өгөгдлийн тодорхой хэсэгт утгыг илэрхийлэх зорилгоор өгсөн богино тайлбар эсвэл тэмдэглэгээ юм аа. Та кодыг эдгээр бүх ишлэлд хавсгаж байгаа шошго гэж бодож болно. Мөн ингэснээр та энэхүү бүх дэлгэрэнгүй мэдээллийг зэгцэлж дараа нь бид кодуудын дунд байгаа нийтлэг хэв маягийг судалж эхлэхэд илүү давуу талтай болно. За, Atlas програм маань миний оруулсан кодуудыг D1, D2, D3 гэх мэтчилэн өөрийнхөө дугаарлалтаар дугаарлаж өгсөн байдаг. Би одоо хамгийн эхнээс нь D1-ээс эхлүүлээд энэхүү юугаа одоо кодлж үзүүлье. За, кодлохын тулд ингэж бүүнд нь идэвхжүүлнэ. Идэвхжүүлснийхаа дараа маус хоёроо дараад apply codes гэж өгнө. За, энэ дээр ингээд би ямар кодоор кодлох вэ? Энийг ингээд кодлох нэрээ бичиж өгнө. За, ингээд энэ баруун талд нь нэмэх тэмдэг байна. Энэ нэмэх тэмдэгтээ дарснаар ингээд манай анхны код маань үүсэж байна. За, ингээд харах юм бол ингээд за энэ хэсэгдэх нь ингээд энэ кодон дээр ингэж үүссэн байна гэдээ ороод ирнэ. Энэ зүүн талын хэсэгтэр маань ингээд код гэсэн хэсэгтэр ингээд манай код маань бас ингээд ороод ирж байгаа. За, энэ дээр ингээд маус хоёроо дараад edit comment гэж бичиж өгч болно. Comment маань болохоор энэхүү кодсон код маань яг ямар утгыг агуулж байгаа вэ гэдгийг илүү тайлбарлаж өгөх утгыг энэ дээр бичиж өгвөл зүгээрээ. За, энэхүү ярилцлага маань боловсролын талаар. За, ингээд save дарснаар ингээд энэхүү хэсэг маань ингээд кодлогдоод код маань өөрийн гэсэн тайлбар комменттай болж байна. Гэх мэтчлэн одоо ингээд энэхүү бүх файлуудаа бүгднийг кодлох болно. За, ингээд 5 документ файл байгаа. Энэхүү 5 документ файлаа ингээд бүгднийг ингээд кодлсон дээр коммент бичсний дараа ингээд тус бүр дээр ингээд харагдана. Одоо энэ код нэгэд харах юм бол энэ дээр ингээд шар зураг сууж энэ нь бол ингээд энэхүү кодууд дээр ингээд коммент бичсэн байна. Тус бүр дээр нь тухайн кодоо тайлбарлаж бичсэн байна гэдгийг илтгэж байгаамаа. За, одоо та бүхэндээ би код групп үүсгэж үзүүлье. Код групп маань гэдэг нь бол холбогдох кодуудыг нэгтгэсэн өргөн хүрээний ойлголтыг хэлж байгаамаа. Одоо ингээд манайх дээр одоо нэг 24 код байгаа бол эдгээр ингээд утга санаагаар нэгтгээд ингээд илүү багцлж гин гэсэн үг юм аа. За, ингээд кодоо үүсгэхийн тулд эхлээд маус хоёроо дараад new group гэдэг энэ дээр группийнхаа нэрийг бичнэ. Энэ дээр одоо ямар хуу нэр бичих хэрэгтэй вэ бол одоо нэг утгын дагуу бичнэ. Одоо яг дээрх кодууд маань ямар утгатай байгаа юм бэ? Тэрнийхээ дагуу нэрнүүдийг бичиж өгнө.
За эхний код группийнхаа нэрийг болохоор бодлого хөтөлбөр гэдэг өгчээ. За дахиад маус хоёроо дараад new group гэдэг хоёр дахьыг нь болохоор сургалт гэж өгчээ. За маус хоёроо дараад new group гэдэг гурав дахьыг нь болохоор холбогдох дээд түвшний газар гэдэг өгчлөө. За дөрөвдөх дээр нь болохоор хөгжлийн үе шат гэж өгчээ. За одоо ингээд манад нийтийн 4 групп үүссэн байна. За одоо эдгээр группүүд рүүгээ нийт үүссэн байгаа 24 кодоо хувааж утгаар нь оруулж өгнө. За энэ хүү цэс рүү орохын тулд код групп дээр маус нэгээ 2 удаа дабл клик хийгээд ингээ ороод ирнэ. За бодлого хөтөлбөр рүү ямар сэтгүүдийг оруулах вэ гэдгийг одоо эндээс харж байгаа сонгож өгнө. За бодлогын баримт гэдэг энэ оруулах гаргах гэдэг энэ сум байгаа. Энэ сумдын дараа сонгоод өгчдөг байгаа шүү. За бодлогын баримт бичгийг, бодлогын хяналтыг, дүн шинжилгээ хийхийг, нөлөөллийн шинжилгээ хийхийг, стратеги төлөвлөгөө, сургалтын ач холбогдол, сургалтын хөтөлбөр, хүний нөөц, хөгжлийн үе шат, хөгжлийн төлөвлөгөө. За эдгээр 9 кодыг бодлого хөтөлбөр гэсэн код групп руу оруулъя. За энд нь ингээд нийт 9 код орсон. Ингээд энэ дээр ингээд харагдаж байгаа. За сургалт. За сургалт руу. За ажлын байран дээрх сургалт. Ойлголтын зөрүүтэй асуудал, сургалт нийгмийн бодлогын хөтөлбөр, байгууллагын дотоод журам. За мөн тодорхой хэмжээний үнэлгээгээд харилцан суралцах, хүмүүсийн харилцаа. За нийт ингээд 7 хөтөлбөрийг оруулчихъя. За 3 дахь маань болохоор холбогдох дээд түвшний газар гэсэн байгаа. За дахиад мөн юугаараа сумаараа зүгээд оруулчихна. Хяналт шинжилгээ, яам болгоно, эрх зүйн хэлтэс, яамны хяналт шинжилгээ дотоод аудитын газар. За энэхүү дөрвөн сэдвийг кодыг холбогдох дээд түвшний газар гэсэн бүлэг рүү оруулчихъя. За хөгжлийн үе шат руу болохоор сургалтын хэрэгцээ шаардлага, аудитын газар, эрх зүйн хэлтс гэдэг. Энэ ер нь давтцсан байна. За энэ солилч ингээ буцаагаад ингээ гаргачих болно. За түүнийг бэлтгэх. Тэгээд бодсолчээ. За ингээд нийт 24 кодоо 9 7 4 3 гэсэн байдлаар хуваагдаад нийт 4 групп болсон байна. За ингээд одоо бид бүхэн ямар гэсэн кодлоо зурчлаа. Кодлон гэдэг нь болохоор документ файл дээр яг хэрэгтэй хэсгээ идэвхжүүлээд маус хоёроо дараад apply code гэд кодынхоо нэрийг бичээд шинээр код үүсгэсэн ч болно. Эсвэл хуучин коднууд дээр ингээд нэмэх тэмдгээр дараад шууд нэмээд өгсөн ч болно. За ингэж кодоо үүсгэж байгаа. Кодоо бол үүсгээс сурчлаа. За үүсгэсэн кодууд маань ийшээ ингээ ороод ирсэн. За тэг кодуудаа ингээд групплсэн ингээ утга санаагаар нь нэгтгсэн гэсэн үг. Тэхийн тулд код групп гэдэг дээрээ маус хоёроо дараад new group гэж үүсгээд нэрийг нөгөөд үүсгэсэн байгаа. Тэгээ үүсгэсэн дээрээ дабл клик хийгээд энэ дэр ингээ сонголтууд гарч ирнэ. Энэ сонголтууд дээр маань ингээд дөрөв нь гэдэг бид дөрвч байтугай ер нь хэд ч байсан болно л доо ингээ та ингээд хэдин код групп үүсгэж байгаа. Тэрнийхээ дагуу ингээд зөөж оруулж өгсөн байгаа. За одоо ингээд код өгсөн байгаа. Одоо кодуудаа ингээд групплчихсэн. Группийг одоо ингээд өнгөөр нь ялгаж өгөө. За өнгө хэрхэн өгөх вэ? За одоо код менежер гэдэг ингээд орцсон байгаа. Код групп дээр маус хоёроо дараад open manager хэрэг ингээд код группийн маань ажлын хэсэг харагдаж байгаа. За эндээсээ энэ дээр харагдаж байна open code manager гэдэг байгаа. За энэ дээр дарж ороо. За тэнгууд ингээд codes гэдэг ингээд бүгд ингээд нэлгүүд ингээд харагдаж байгаа.
За бодлогын хөтөлбөр дээр маань нийт 9 код байгаа. За ингээд оронгууд ийш ороод код нэр дарангууд энд change color гэдээ идэвхжиж байна. За энийг ингээд бүгднийг Ctrl A дараад идэвхжүүлчихье. За тэгээд change color. За энийг ингээд цэнхэр өнгөөр өгчөө. За сургалт. За эдрийг ингээд бүүнд нь идэвхжүүлээд өнгийг нь улаан болгочих. За эдрийг бүүнд нь идэвхжүүлээд өнгийг шар болгочих. За энийг бүүнд нь идэвхжүүлээ өнгийг. Энийний өнгийг бол та өөрийнхөө хүссэн өнгөөр оруулах боломжтой. За энийг ингээ хараар өгчих. За ингээд бүгднийг ингээ кодоор өнгөөр өгсөн байгаа. Тэгэнгүүт одоо энэ кодн дээр маань дагаад ингээд бүгд ингээд өнгө нь өөрчлөгдчихсэн байгаа шүү. Ингээ харах юм бол групп болноор хамаарат өнгөөр ялгаад байгаа. Илүү харахад ойлгомжтой цэгцтэй болж өгч байгаа юм аа. За өнгийг бол ингэж өөрчлөлөө.